Өнөөдөр өглөө та ямар өглөөний цай уусан бэ? Breakfast гэж хэлдэг тийм ээ. Та oatmeal идсэн үү? Өчтөр оройныхоо хонсон хоолыг эсвэл халаагаад идсэн үү? Эсвэл та өглөөнийхөө цайг уугаагүй явж байгаа юу? Өглөө та ямар өглөөний цай уусан бэ? Та өглөөнийхөө цайг ууж байхдаа хинтээ хамт өглөөний цай ууж ирсэн? Хинтээж байж болно. Та магадгүй ганцаараа өглөөнийхөө цайг ууж исэн байж болно. Гэрийнхэн та өглөөнийхөө цайг ууж байсан байж болно. Гэхдээ би танд нэг чухал үннийг хэлэхэд хэрв та Есүс Христ итгэдэг бол таны аврагч эзэн Есүс тантай хамт тэр ширээн дээр суугаад өглөөний цайг хамт идэж байгаа. Өглөө болгон. За Есүс үхлээс амьсны дараа Иохан номны 21-р бүлэг дээр нэгэн ийм үйл явдал болсныг бүгдээр хамтдаа харцгаая. Есүс 7 шавьдаа үзэгдэв гинэ. Түүнээс хойш Есүс Тибер тэнгисийн хаваар өөрийгөө шавнартаа дахин харуулв. Тэр өөрийгөө ингэж харуулжээ. Симон Петр, ихэр гэгддэг Томас, Галилийн Канагийн Натанаэл, Зебедайн хүүгүүд бас түүний шавнараас 2 өөр хүн цугтаан байв. Симон Петр тэдэнд "Би загас барихаар явлаа" гэхэд тэд "Бид ч бас чамтай хамт явъя" гэд завиндаа суув. Тэр шөнө тэд юу ч барьсангүй үүр цайхын алдад Есүс иргэдээр зогсож байлаа. Гэвч шавнар нь Есүс гэж таньсангүй. Есүс тэдэнд "Хүүхдүүдээ, та нарт идчихээр юм байна уу" гэхэд тэд "Бидэнд идэх юм байхгүй" гэж. Есүс тэдэнд "Завныхаа баруун талд тороо хай, тэгвэл та нар олно" гэв. Тэд тороо тийш нь хайсанд маш их загас торонд нь орсноос болоод татаж чадхааргүй болжээ. Тэгтэл Есүсийн хайртай шав Петрт за энэ бол Иохан ба. Иохан Петрт хандаж ингэж хэлж байна. "Энэ чинь эзэн байна" гэлээ. Симон Петр "Энэ чинь эзэн байна" гэхийг сонсомогт нүцгэн байснаа гадуур нүмергөөн бүслэж тэнгис рүү өсрөн оров. Харин бусад шавнар нь эргээс холгүй 200 орчим дохой зайтай байсан тул дүүрэн загастай тороод чирсээр жижиг завиараа иргэдээр ирлээ. Тэд газар дээр гараад модны нүгсний гал дээр нь байх загасыг болон талхыг харав. Есүс тэдэнд "Сая барьсан загаснасаа хэдийг аваад ирлээ." Симон Петр авчирч 153 загасаар дүүрэн тороо газар дээр татж гарав. Тийм их загас байсан боловч тор нь гачирхалтай нь урагдсангүй. Есүс тэдэнд "Нааш ир, өглөөний хоолоо идцгээе" гэхэд түүнийг эзэн мөн гэдгийг мэдэж байсан шавнараас хэн ч "Та хэн бэ?" гэж асууж зүрхэлсэнгүй. Есүс ирж талх ба загас тэдэнд өгөв. Энэ бол Есүс үхэхстээс амьлуулагдсныхаа дараа шав нартаа өөрийгөө харуулсны 3 дахь тохиолдол нь байлаа гэсэн. Дагалдагч нар Есүстэй хамт breakfast идсэн. Өөрөөр хэлэх юм бол Есүс Христ дагалдагч нартаа өглөөнийх нь цайг бэлдэж өгсөн байна. Ямар бодит бөгөөд энгийн бэ? Энэ гайхалтай биш гэж юу? Ямар ч цаг үед та ямар ч газар байсан байж болно. Зарим эзний дагалдагч нар өнөөдөр шоронд хоригдож байгаа. Далайн орнуудад коммунист дэглэмтэй дарангуйлагч газар. Тэр шорон дотор Есүстэй хамт байгаа гэсэн. Бидний эзэн Есүс Христ өөрөө хэлэхдээ энэ дэлхийн төгсгөл хүртэл би та нартай сүнсээр цаг ямагт хамт байх болно гэж хэлсэн. Есүс тантай хамт өглөөний цайн дээр, Есүс тантай хамт өдрийн хоолн дээр, мөн Есүс тантай хамт оройн хоолн дээр тантай хамт байгаа. Өөрөөр хэлбэл бидний эзэн Есүс цаг үргэлж бидэнтэй хамт байдаг юм аа. Талх ба загас гэж тийм ээ. Талх загасны тухай. Библиэлд талх загасны тухай бид нар Иохан номон дээрээс бид нар нэгэн гайхалтай түүхийг бид хамтдаа үзсэн. 5,000 гаруй ирчүүд тийм ээ. Тэнд байгаа бүсгүйчүүд, эмэгтэйчүүд хөндөй дүүрэн байсан хүмүүсүүдийг хооллох хүнс хэрэгтэй болсон. Гэтэл нэгэн бяцхан хүүд юу байсан? 5 талх 2 загас байсан шүү дээ. Бяцхан хүү 5 талх 2 загасаа авчирч Есүсийн гар дээр өгөхөд Есүс түүнийг нь өрөөгөөд 5,000 ирчүүд мөн тэдэнтэй хамт байгаа тал хөндөй даяар байгаа дүүрэн хүмүүсийг Есүс хооллсон байдаг. Хэрв та өөрийнхөө байгаа зүйлийг Есүсийн гарт авчирч тавьбал тэрээр түүнийг өрөөдөг, түүнийг арвижуулдаг. Бидний эзэн Есүс бол хангагч. Та битгий санаа зов. Учир нь Бурхан таныг хангах болно. Бурхан өнөөдрийг хүртэл намайг хангасаар ирсэн. Яг энтэй адил
Бурхан таныг ч гэсэн Бурхан хангах болно. Бүгдээрээ дараах зургийг харъя. За энэ бол сагсан бөмбөгийн бөмбөг байна. Энэ бөмбөг заа нэг 15-аас 20 долларын л өртөгтэй байх. Хэрвээ энэ бөмбөг бидний гарт байвал нэг 15-аас 20 долларын үнэтэй бөмбөг байна. Гэтэл энэ бөмбөг LeBron James-ийн гарт байвал энэ бөмбөгийн үнц нь 20-аас 30 сая долларын өртөгтэй болж ирж байгаа. Өөрөөр хэлбэл энэ бөмбөг хэний гарт байхаас шалтгаалж үнц нь өсөж эсвэл доошоо буурч байна. Энэ бол гольфын зохиор. За энэ гольфын зохиор бол магадгүй нэг сайн нэг 40 доллар эсвэл 50 долларын үнэтэй байж болох байна. Тэр миний гарт байвал энэ зохиор яг л ийм үнэтэй байна. Харин Tiger Woods-ийн гарт байвал энэ 80 сая долларын өртөгтэй болж байгаа. Би дахиад хэлье. Аливаа зүйл хэний гарт байхаас шалтгаалж түүний үнц нь өксөж эсвэл буурч байна. Энэ бол хадаас. Энэ бол зэвтэй хадаас. Энэ зэвтэй хадаас хэрэг миний гарт байвал зэвтэй хадаас хэвэл байх болно. Харин энэ зэвтэй хадаас Есүсийн гарт очсноор энэ бол бидний аврагч эзний авралын төлөвлөгөөний нэг хэсэг болсон юм аа. Тэгэхээр би танд хэлье. Хэний гарт юу байгаагаас түүний үнц нь эсвэл өсөж эсвэл уруудж байна. Бид өөрсдийн амьдралыг, өөрийн итгэлийг бид Есүсийн гарт аваачцгаая. Тэгвэл бидний эзэн Есүс Христ үүний үн цэнийг өсгөж өгөх болно. Танд санаа зовлт байгаа бол, танд гачигдал байгаа бол, танд хямрал байгаа бол, таны хүсээгүй яг одоо нөхцөл байдал тийм ээ. Таны хүснээс өөр байгаа бол цаг хугацаа орон зайны хувьд бид нэр дуртай зүйлээ бид хийж чадахгүй байна. Хүссэн газар руугаа бид нэр явж чадахгүй болчихсон ийм цаг үед яг одоо бид нэр байж байна. Тэгвэл энэ хямралын цаг үед бид нэр хямраад, сандраад, мэгдээд бид нар гэртээ суух эсвэл энэ хэцүү асуудлуудаа бид Есүс Христэд аваарч өгөх үү? Хэрвээ та өөрийнхөө амьдралыг зөвхөн өөртөө энэ бол миний л асуудал, энэ бол минийх гэдэг ингээд дотгошоо чиглэсэн, хомсон, хямарсан, санаа зовсон ийм байдалтай байвал яах вэ? Таны амьдрал улам жижигхэн болно гэсэн. Харин та өөрийнхөө амьдралыг Есүс Христээр аваач. Есүс Христ бидний амьдралд маш бодиттой, бидний амьдралын өдөр тутмын тэр цаг үеүүдэд Есүс Христ бидэнтэй нөхөрлөх гэж, биднэртэй хамт, бидний өглөөний цаг хамт уух гэж, бидний өдрийн хоолыг хамт идэх гэж, бидний оройны хоолндоо бидний ширээнд хамт суух гэж. Есүс Христ биднэртэй хамт хөл хорионд байгаа гэдгийг та ерөөсөө мартаж болохгүй. Яагаад гэвэл бидний эзэн амьд байхгүй. Үүний төлөө, миний төлөө, таны төлөө, мөн бусдын төлөө бидний цаана байгаа санаа зовсон, хямарсан, дутагдсан, гачигдсан тэр хүмүүсийн төлөө Есүс Христ үхлээс амьдсан гэдгийг бид ердөө мартаж болохгүй. Тийм учраас та санаа зовлтоо, хямралаа, асуудлуудаа Есүсээр авч, Есүсийн гарт өг. Тэгвэл таны зэвтэй хадаас мэт амьдрал танд магадгүй гэм нүгэл, магадгүй зуршил нүглүүд, харанхуй, итгэлээсээ төөрсөн, эргэлдсэн, тэнгэлдсэн тэдгээр таны амьдралын талбарууд Есүс Христийн гарт ирснээр бусдад авралын замыг нээж өгөх тийм амийн гайхалтай амьдрал, бэлгсэн амьдралыг та бусдад бэлгэлэх. Сайн мэдээний тэрхүү гайхамшигтай үннийг та бусдад өгөх тийм өрөөлтэй, тийм үн цэнтэй амьдрал байх бүрэн боломжтой. Үүний тулд Есүс Христ дагалдагч нар дээр ирсэн юм аа. Та нэг хэсгийг харах юм бол дагалдагч нар Есүсийг үхлээс амьсны дараа тэр итгэж чадахгүй тэр буцаад хуучин хийдэг ажлуудаа хийжсэн. Тэр загсаа барьж исэн. Гэтэл тэдний загс тэдний тэр шөнийн турш тэдний загс олдоогүй. Харин Есүс ирэг дээр зогсоод тэдэнд хандаж тороо завныхаа баруун тал руу хай гэхэд тэд маш олон загстай болж авсан байна. Энэ юун тухай? Яагаад Иохан энэ хэсгийг Библиэлд ийм тодорхой бүр детальны дурдсан бэ? Тэд бүр тиймээс сая барьсан загс нь тэд бүр 153 том загс гэж байна. Бүр 153 том загс. Бүр тэр загснуудыг эдгээр бүр тоолсон байгаа. Та нар тэгээ боддоо. Бидний эзэн бидний хэрэгцээг маш сайн мэддэг. Тэр бол бидний хангагч эзэн. Бүр детальны мэддэг, бүр тоош ирэхээр мэддэг гэсэн. Танд юу хэрэгтэй байгааг Есүс сайн мэддэг. Тэгээд Есүс биднийг хангадаг. Бид нар Бурхан эзэн бол бидний хангагч гэдгийг бид ердөө мартаж болохгүй. Энд бид итгэлтэй байх хэрэгтэй.
Таныг бурхан юугаар хангаж байгаа яг одоо? Тэгвэл тэр бурханы хангамжуудын төлөө та бурхан таларх. Таныг бурхан өнөөдрийн хүртэл хангасаар ирсэн бол бурхан эзэн цаашдаа ч гэсэн таныг хангах болно. Таны авралын төлөвлөгөө, таны нүглээс Иесус Христ чөлөөлсөн биднийг. Бидний сүнсийг үхэл мөхлөөс бидний эзэн Иесус аварсан бол бидний махан биеийг, бидний энэ цагийн амьдралыг Иесус Христ хангаж чадахгүй гэж юу? Иесусийн гарт 5 далах 2 загас ирсэн. Түүнийг Иесус Христ 5,000 хүнд өгж хоолсон байна. Өнөөдрийн Библийн хэсгийг харах юм бол Иесус мөн л ялгаагүй дагалдагч нараа талах загасаар хоолсон байна. Танд байгаа зүйл Иесусийн гарт очиход тэр нь үнэхээр гайхалтайгаар өрөөгддөг. Тийм учраас бид Иесуст зориулж бид өргөл 11-гээ зориулдаг. Мөн бид хэн нэгэн тусламж хэрэгтэй байгаа хүнд бид нар өөрсөнд байгаа зүйлсээс бид бас илүү чилдэг. Бид нар зориулдаг шүү дээ. Өөрөөр хэлбэл Библиэлд чи хармыг тариул хармыг хураана, харин чи өгөөмрийг тариул өгөөмрөөр буцааж хурааж авах болно гэж хэлсэн байдаг. Тийм учраас ялангуяа бидэнд ийм хүнд хэцүү цаг үед давгдшгүй хүчин зүйлүүд гэж нэрлэдэг шүү дээ. Гамшигын үед, хөл хорионы үед танд юу байна, юу байгаагаараа та бусдад өгөөмрөөр хуваалц гэж. Энэ бол Христ итгэгч хүмүүс бидний амьдралын нэгэн зарчим юм. Бидний бурхан эзэн бол хангагч эзэн. Бидний бурхан эзэн биднийг хангахын тулд, бидэнтэй хамт байхын тулд тэрээр амьдсан. Бид энийг мартаж болдог. Энэ тухай би танд хэлье гэж бодсон. Тэгээ бүгдээрээ хамтдаа залбирцгаая. Бидний хайртай их эзэн минь, таныхаа өмнө ирээд би залбирлаа өргөж байна. Тэгээд хэдийгээр бидний эргэн тойронд цаг хугацаа нөхцөл байдал хямралтай хэцүү байгаа хэдий ч бид итгэл найдраа дахиад тань дээр бид нар авчирч байна. Олон статистик судалгаа, тоонууд, мэдээнүүд биднийг санаа зовоосон, хямраасан, эдийн засаг унж байна, нурж байна, тэдэн хуваар, эдэн хуваар буурч байна. Дахиад энэ байдлаараа үргэлжлүүл тийм болно, ийм болно гэж байгаа хэдий ч бид итгэл найдраа бид танд өргөж байна. Та биднийг хангагч эзэн. Бурхан их эзэн, хэдийгээр бид дутагдах, гачигдах зүйлс байгаа хэдий ч бид зарим нэг бусад хүмүүсийг бодох юм бол бас бид харьцангуй гайгүй нөхцөл байдал бидэнд байгаа. Тэгвэл эзэн минь энэ нөхцөлийнхөө төлөө танд талархаж байна. Бас бид танд залбирлаа өргөж байна. Яг энэ хүнд хэцүү цаг үед хоол хүнсийн дутагдлалд орж байгаа, эдийн засгаар хямарч байгаа. Ялангуяа манай ард түмнийг, манай Монгол ямар байдалтай байгааг бид бүгд мэдж байгаа. Их эзэн минь, та Монголыг минь өрөөгөөч. Та Монголыг минь хангаж өгөөч. Хаана хүнд үнэхээр дутагдсан, гачигдсан хэрэгцээ шаардлага байна. Түүнд бид бас байгаагаасаа илүүчлэхэд бид зориулахад эзэн минь та биднийг сэрээж өгөөч, бидэнд сануулж өгөөч. Боловч